Монгол улс бол парламент засаглалтай. Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллага буюу улсын их хурлын хяналт тавих хэрэгжүүлэхэд бол аудитын байгууллага үндсэн гол үүрэгтэй. Үндсэндээ бол бид өхөн энэ төрийн санхүү болоод өсвийн хяналтыг хараа тусаар хэрэгжүүлэхэд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бол аудитын байгууллага хараа тусаар ажиллаж мэргэжлийн дүгнэлтийг гаргаж энэ үйл ажиллагааны үр өгөө жил тод байлыг дээшлүүлэхэд бол дотоод хяналт шалгалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр бол би шинэ удирдлагыг бол бас мэргэжлийн орж иж байна. Одоо нэлээд хариуцлагатай ажиллах хаа гэж бол бас итгэж найдаж байгаа нэгдүгээр хэлж. За хоёрдугаарт засгийн газар шинэ удирдлага бол хараа тусаар ажиллах ёстой шүү. Тэр дундаа энэ сангийн яамнаас, сайдуудаас, төсвийн ерөнхийлөн захирагч нараас би энэ дээр онцгойж хэлэх гээд байгаа зүйл бол үндсэндээ одоо ингэ төсвийн гүйцэтгэл орж ирэх гэж байна. Магадгүй төсвийн тодтгол үндсэндээ яригдах ёстой. Энэ асуудал болгон дээр мэргэжлийн өнцгөр хандах ёстой. За би энэ дээр нэг зүйлийг онцгойж хэлэхгүй бол бас болохгүй болчиход байна. Энэ шинэ аудитын удирдлагаар нэг дэвш орж иж байгаа хүн ч гэсэн анхаарах зүйтэй байна. Ер нь бол энэ их онигоотой зүйл болж байна. Гишүүч гэсэн анхааралтай байгаарай. Энэ өөрөө юу юм бэ гэхээр би хараад байгаа нь гадаад зээлгийн зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн энэ хуулийн төслийг үндсэндээ сангийн яам бол хүмүүсийн гараар гар хөрөв бариулж энэ хуулийн төслийг хийсэн байна. Гишүүд энийг өргөн барих гэж байгаа юм шиг 40 орчим гишүүдээр гарын хэсэг зуруулсан байна. Төсвийнхаа үр зээлийг төсвийнхаа гадна гарах энэ хуулийн төслийг бол хийж байгаа юм байна. Бид нар тэр гадаад зээлийг хичнээн ямар нэрээр нэрлсэн өөрсдөө хичнээн хуурсан ч эцсийн эцэстээ бол бид нар үр зээлийг бол төлөх энэ нөхцөл байдал дээр л үүснэ. Тэгэхээр нэгд би гишүүд бол гишүүдийн гараар энэ одоо юу гэдгийг мэдэхгүйгээр нь далдуулж, шинээр нь далдуулж энэ хуулийн төслийг оруулж байгаа энэ орлогоо бол сангийн яам боль гэж хэлэх гээд байгаа. Бараг 40 гаруй гишүүдээр зуруулсан гэж яригдж байгаа. Одоо би магадгүй сангийн яам бол энэ хуулийнхаа хулгаан дээр бол мэрэгчийн гэж харж байгаа. 2024 оны төсвийн тодтолыг яг ийм байдлаар хийсэн. Төсвийн суур тэнцэл гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Одоо 2025 оны төсөв тодтол их аргаа бол яг энэ аргаараа хийж байна. Хуулийн хулгаагаар. Үндсэндээ 2025 оны төсөвт бол 3 дахь удаагаар хүрч байна. 3 дахь удаагаа тодтол хийх ёстой суурь зарчмын асуудлыг бол хуулийн хулгаагаар хийж байгаа энэ асуудал байна. Тэгэхээр та нарын асуудлын зөв асуудлаар нь өнцгөр нь ханд зарчмынхаа дагуу асуудлыг хий, тодтголыг нь оруулж ир. Магадгүй би зүгээр бурууч нэг жишээ хэлчих магадгүй. 10 орчим жилийн өмнө та бүхэн мэдж байгаа бах. Өрийг өглөг гэдэг үгээр солих нэг саналыг нэг гишүүн гаргаж ирсэн. Энээс бол би 7 дор зүйл болж ирэх гэж харж байгаа. 1000 метр дээр хуулийнхын нэр томьёог нь өөрчилсөн зээлээ эргүүлээд төлнө. Яг сангийн яамныхны тэнэглэлээр бол Монгол улсын өртөө айл болгон үр зээлээ өрхийнхэн данснаас хасаад үр зээлгүй юм шиг нүдэ ханаад ингээ хэсэг явах юм байна л та. Тэгээ улс орноороо айл өрхөөр ингээ дампууралд орох юм байна. Ийм одоо юу гэдгийг ийм зүйлийг бол үндсэндээ би хийж болохгүй. Энд чинь одоо эдийн засгийн нөхцөл байдлыг бол бид нар агуулгаар нь суурь шалтгааныг нь бол засаж залруулах хэрэгтэй байгаа. Эдийн засгийн үндсэн үзэлтүүд өөрөөсөө муудсан байна. Энийг бид нар засах хэрэгтэй байгаа. Төсөв санхүү өөрөө хүндэрлээ. Эдийн засаг ард түмний амьдрал өөрөө бас жоохон хүндхэн байна. Тэгэхээр бол би сангийн яамд хэлж байгаа зүйл бол ийм тэнэглэлээр улсын төсөвд эдийн засагт бол хандхаан болоо. Энэ улс орн чинь бол хууль дүрм журамтай, төсөв санхүү энэ бодлоготой. Энэ эдийн засгийн онол зарчим гэдэг байдаг зүйл байдаг бол тэрнийхэн дагуу бол хийх зайлшгүй шаардлага байгаа. Тэрнээс одоо бол хуулийн хулгаагаар энэ төсвийн тодтголыг хийнэ гэсэн зүйл бол байж болохгүй шүү. Энэ гадаадын зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай гээд яг үндсэн агуулгынхаа эсрэг буюу төсвийнхаа зээлийг